Сайн байцгаана уу? Намайг Тунбаяр гэдэг. Хам Монгол морин циркийн чэждэг салбарын уран бүтээл жүжигчин, морь тарааны тамирчин. За тэгээ энэ нэвтрүүлгийг яагаад хийхээр болсон бэ гэхээр хүн гэдэг амьтан ялангуяа ээж хүн гэдэг хүүхдтэйгээ маш жижиг юмд баярлж идэг юм байна л да. Намайг баг байхад одоо миний яг дээдл яах би ч энэ дээр 3 ах дөө миний яг дээдл яах цирк тавьсан байхгүй юу? Циркт яваад хагас жилийн дараа ээжид ийм захиа явуулсан юм. Захиа шуудан ирээд ээж тэр захиаг уншаад ингээд тэнгэрээ тэрвэрээд уйлжсэн байхгүй тэр захиаг тэрвэрээд уйлжсэн байхгүй. Тэрэн дээр юу гэж утсан байсан бэ гэхлээр зүгээр л нэг юм хүн сайн байгаа шүү, хүн ингэж явж байгаа шүү, юм онц бодогч болсон те. Хүн цирктэрээ сайн байгаа шүү гэдэг ийм захиал байсан. Гэхдээ яагаад уйлсан бэ гэхлээр миний хүү ээжтэй захиа ütсэн байна гэдэг тэр захиаг тэрвэрээд уйлжсэн байхгүй. Тэгээ тэр үеэс нэг ийм сэтэл авч ирсэн юм. Хам Монгол морин циркийн чэждэг салбарын уран бүтээл жүжигчин болоод одоогоор 10 жил болж байна. Энэ 10 жилийн хугацаанд Монгол руугаа тоотой хэд удаа ирж буцчихсан болвол энэ удаа гэр бүлийнхэн давуулан ээжтэй хилэлгүүгээр очиж ээжигээ болзоонд урьж гинти бэлэг буюу сюрприз баргасан юм аа. Онгоцондоо суулаа. Яг гоо гэрийнхэн ч юм уу ээж эдгээр намайг очих юм мэдээгүй байгаа. Гэхдээ ээж бол нэг юм амар сүрмөр болоо те нэг бичлэгэн дээр гарч байгаа шиг аа эцэс сураад гэж болсон яахгүй. Тийм нэг юу гэх сэтгэлийн хөдөлгөөнөө жийл гаргадаг юм юм жоо дуугүй юм болсоо. Тийм чанга дуутаач юм уу тэр нэг бичлэгэн дээр нэг хүмүүс гинт ороод нэг орж мөлөө нэг өөж мөлөж юм. Ээж бол эцэс хэлэх байх. 바랍니다. 감사합니다. Good morning passengers, this is Captain Kim from the flight and welcome aboard Asiana Airlines bound for Ulaanbaatar Genghis Khan International Airport. Солонгос яваад ерөнхийдөө 10 жил болоод 10 жилийн хугацаанд өвөл одоо ийм хүүдэнд бол нэг шууд ирж байгаагүй дандаа 7-8 сард 2-3 удаа тоотой хэд удаа иржсэн бол энэ удаа өвлийн үйлрэл тэгээд ингээ Монголыгаа цагаан сар баяр ёслолоо тохиолдуулаад тэгээд ээжтэй сюрприз барих зорилготой ирсэн байгаа. Тэгээд дөнгөж онгоцны буудлын дээр буулаа. Дэндүү хайртай хүчин таныхаа дэргэд чин дандаа суухсандаа ээжмээ дэдний чинэнгээр товч болон Хазанаа Surprise. Заасан байна уу? Тэнцэлж хамтдаа алхсандаа ээжмээ үнэхээр хайртай хүчин таньтайгаа үргэлж хамтдаа суухсандаа ээжмээ Тэгээд өнөөдөр 3 сарын 8 буюу март 8-ны өдөр бас нэг 10 жилийн хугацаанд Солонгос улсад ажиллаж байгаа. Тэгээд бас нэг юм ээжтэй бас нэг гэмтний бэлэг барь ээжтэй цаг өнгөрөө хамт цагаан хоол идэ. Тэ бас эмэгтэйчүүдийн баяр 3 сарын 8 март 8 болж байгаа юм шинэ сайхан. Хоол идэ цагийг хамт өнгөрөөе гэж өнөөдөр бас таныг дуудсан. Баярлалаа. Тэгээд цагаан хоол идэ. За, энэ талаас нүрэлж байгаа. Дүрхийн хаврыг юм шиг юм. Тэгээ махны цуглуулга. Энэ Алтан газар рестораны бас нэг нэр төрлөө болно. Махны цуглуулга бол. Дотооч нэг сайхан том ресторанд ороод махны цуглуулга идээ сууж байдаг. Бас намайг хүүхэд байх чинь юу тийм байлаа шүү дээ. Би чи 10 жил Солонгост 10 жил болохдоо Монголдо яг 3 удаа ирсэн.
Тэгтээ эрэхтэй нэг дандаа 100 тий дандаа 100 л ирж байсан. Тэгээ энэ удаас нэг жоо өвөл нэг баяр тохиолдуулж ирээд. Тэгтээ 100 эрэхтэй аваад дандаа нэг тэмцээн уралдаан нар ирээд тэмцээнээ ээжээ. Тэгээ нэг 7 хоног амарчаа тэгээ буцдаг. Ямарч нэг юм цаг өнгөрөх юм байгаагүй. Яг ингээд нэг гоё ширээ тойр суугаад, ширээн дээр суугаад нэг юм яриад хоолоод ингээд суух цаг байгаагүй. Тэгээд энэ удаа харин нэг жоо зорин айл бараг жил гарны өмнөөс бодож ингэж ирж байгаа. Намайг 10 жилийн өмнө Солонгос явж би ч их том толгойд явлаа штэ. 13 настай хөлт. Яг нэг сургууль соёлоос жоохон үүдсэн. Тэгээ нэг жоохон нэг шалгал малгал төхөөд нэг шалгалтаас айцсан ч юм уу. Тэгээ байж хад би нэг өөрөө багаас морь унах туртай. Нэг өвөг дагаад яваад морь унаал. Тэгээд тэгж жагаад 13 онд л нөө Батмунг ах ирж морь унж чадахгүй сая манайхуу чэжүүр явчихлаа шүү дээ. Чи морь унж чаднаа гээл тэгэл аваа гарсан. Тэгээд үлзэт дээр очиж зөвхөн багш дээрээ 3 сар бэлтгэлээгээд тэгээд тухайн үед л таад гэжсэн те миний хөө яах юм бэ? Сургууль соёлоо төгсөөд яв. Сургууль мөн соёл ихлэ сургууль соёлоо төгс. Тэгээд яв. Тэгж яахад нь би зөрөөд явна гэсээр гал үлзэт дээр 3 сар байрлаад 13 настай хөвчтэй. 3 сар байрлаад тэгээд гадаад тоосортой өөрөө таньдаг хүнээрээ хөөцөлдөж өөрөө гадаад тоосортаа гаргаад виз мэд ингээ бүх юм бэлэн болсны дараа би насан туршаагүй учраас нөө нэг грэн дээр гарын үсэг зурханд бол заавал насан турш хүн боёо асрам хамгаалагч нь хэрэгтэй. Тэгээд ингээ виз мэд бүх юм гарсан. Тэгээд яг тохойд хэлж байгаа. За ээж виз мэд бүх юм гарцсан. Тэ ингээд ямар ч юу авахгүй онгоцны билет захиалсан. Одоо би явна. Харин та одоо зөвхөн багштар очоод гэрээдээ танилцаа гарын үсэг зураад өгөө. Тэгээд тухайн үед ээж за одоо өөрөө тгий шийдсэн хөхт одоо яа ихэвдээ. Гээд очоод зөвхөн багштар очоод гэрээдээ танилцаад гарын үсэг зураад тэгээд анх явж ирсэн. Тэгээд тэгж явснаас хойш 13 настай хөхт одоо яг 10 жил өнгөрч байна. Тэ би чинь 2013 оны 3 сард юу хийсэн штэ үлзэтрээ яваа. Тэгээд 7 сард Монгол юу Солонгос явсан гэж одоо яг 10 жил өнгөрч байна. Анх Солонгос чи эхний нэг 4 онц лөө 4 хоногийн дараа нэг танд нэг уйлж ярьсан даа. Би юу Монгол буцна гэдэг үү? Тий, Монгол буцна биш нэг ингээд яг гэрээсээ хоол байж үзээгүй, ээжээсээ хоол байж үзээгүй. Тэгээд ингээд бүх юмаа бэлдүүлээ хийлгэжтэй. Зүгээр нэг хичээлд яваал гэжтэй ирдэг ч юм уу. Тэгээд хоол идэв унтдаг нэг иймэрхүү ингээд нэг ирэх хүүхэд байсан чинь ингээд гинт ингээд орчин өөрчлөгдөөд ингээд орчин солигдоод хүний нутаг танихгүй хүмүүстэй тэгээд ингээд цаг наргүй ингээд ажилтаа болоод өглөө бэлтгэл өдөр бэлтгэл тэгээд тоглолт ажил гэж энэ ч нөө өөрийгөө бэлтгэж их тоглолтонд орох юм гэж чи бэлтгэл их юм тэгээд шантарсан ингээд яг 4 оноо шантраал залгаж байгаа. Шин залгаж тийм бас нэг уц муцаар ярих төр ирж бас нэг шинэ хүмүүс бас жоо хориотой байдаг гэсэн ихний сар хугацаар ярьдаг. Тэгээд яг нэг дөн шүн ингээд залгаж байгаа. 4 оноо дараа. Чи би гэрээ санаад нь харьяа. Энийг санд гэрээ санаад нь харьяа гэж залгаа. Тэгэд ээжтэй нэг хатуу хэлсэн. Ерөөсөө нэг юм хатуу хэлж байгаагүй. Өөрөө явна гэж явсан хөлт одоо яах вэ? Наана байж. Өөрөө зорж явсан юм чинь. Тийм, зорж явсан хөлт одоо яах вэ? Наана байж. Тэгэл буцаад тасалсан. Тэгээд тэрнээс хойш бараг 10 жил өнгөрсөн. Хэрвээ тэр үед тэгэж хэлээгүй байсан бол тэ нэг юу миний хүү яасан ээжигээ сансан юм уу гэрээ сансан юм уу за буцаад ирмэр гэсэн. Тэр үед төрөө тэгж эрхлүүлсэн бол өдийд бас ингэ байж байгаа байх. За тэгээд нэг 10 жилийн дараа одоо Монголд ирээд бас энэ ээжтэйгээ сах ярьж цуй тэ нэг юм Мартин 81 эмэгтэйчүүдийн олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд танаас нэг гоё бэлэг авсан. Оо за. Алтан сүүж юм. Оо за баярлалаа. За үүдээ хайртай шүү. Үсний чин тоолонд сор болон ихдэж өмсүүлж салхинд жаргахсан да ээж минь